За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Санхүүжилтийн арилжааны хичээлд иргэн тавтамаар л ингээд хэдүүлээд илгэсэн анхаарлаа хандуулцгаая. Мэдлэгээ батлах хэсэг дээрээ бид явж байгаа лээ. Энд дээр бид өмнө бол бид хоёр төрлөөр арилжаандаа алддаг гэдэг талаар ярилцсан. Одоо тийм бол энэ арилжаан тэгвэл яаж суралцдаг юм бэ гэдэг талаар ярилцгаая. За энийгээ бол бид нар үр дүн, үн төлбөр гэдэг хоёр үндсэн фактораар мэдээж нөгөө талдаа бол одоо юу гэдэг мэдлэгийн чанар гэдэг дээр нүүн үр дүн орчиж байгаа. Тэнгүүтээ cost гэдэг дээр энэ үн төлбөр нь орчиж байгаа. Тэгээд нөгөө талдаа ингээд олон одоо өөр бус энэс олон факторууд байж болох ч гэсэн энийг хамгийн чухал фактор, хоёр чухал фактор гэж авч үзье. Үн төлбөрийн хувьд хамгийн хамд бараг байхгүй. Тэгснэ үр дүнгийн хувьд бол боломжийн юм бол YouTube хуудас байгаа. Энэ дээр бол яагаад үн төлбөр гэдэг энэ бол зүгээр таны цаг л орж байгаа. Тэгэхээр та YouTube сувгаас үзэж болно. Гэхдээ яг хэнийг даах вэ, яаж даах вэ гэдгээс хансахгүй бол хит их мэдээлэл донд орох юм бол маш хэцүү. Хоёрт нь та номноос сурж болно. Энэ бол үр дүнгийн хувьд бол бидаад сурж байгаа та дунд ажгүй үр дүнтэй байна. Үн төлбөрийн хувьд бол та зах зээл дээр байгаа хамгийн сайн ном, одоо шалгарсан номнуудыг аваад яг одоо шинэ арилжаачдын одоо шинжээчдийн дүгнэлт мэдээлэлтэй шууд буух боломжтой. За үүний дараагаар цахим сургалт. Цахим сургалт бол үн төлбөрийн хувьд бол арай зардалтай. Гэхдээ нөгөө талдаа бол үр дүн одоо танаас хамаарна. Дунджаар бол одоо 3 дугаар бүст байрлаж ийн гэсэн үг. Дунджаар бол ийм байдаг байна. За үн төлбөрийн хувьд бол үнэтэй. Гэхдээ үр дүнгийн хувьд бол төлбөртэй группүүд. Одоо зааж өгнө, хажуугаар нь сигнал өгнө. Ийм группүүдэд орохоор үр дүн бол нэг тийм сайн байдгүй. Тэгэхээр бол яг алийг нь авч ашиглахаа, алийг нь эсвэл аль хоёрыг нь хослуулахаа, гурвыг нь хослуулахаа бол тааш идэх гэсэн үг. Тэгэхээр төлбөртэй группүүдэд ороод мэдээлэл солилцоо хийж болно. Гэхдээ төлбөртэй группүүдээс сигнал аваад тэрийг хүлээдэг яг яагаад тэрэн дээр нь ингээд задлж тайлбарладгүй групп байх юм бол тэр эсэргээрээ танд цаг хугацаач ална, мөнгө сэтгэл санаагч нь хоёрдуулна. Яагаад тэгэхээр та хүний төлөвлөсөн одоо арилжааны төлөвлөгөөн дээр ороод яг юу ихээ мэдгүйгээр хоёр тоо хараад хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол маш олон факторууд явж байна. Яг энэ тохиолдолд сэтгэл зүй маш ихээр савлна. Тэгэхээр бусдын сигналыг авахар бол яагаад энэ сигналыг өгж байгаа, ямар дүн шинжилгээн дээр хийснийгээ тайлбарладаг тим групп, тим сигналыг авах хэрэгтэй. За нийтлэг арга барил бол танхимын сургалт. За танхим, цахим аль нь ч байж болно. Сургалт гэхдээ үр дүнтэй, чанартай сургалтыг авах хэрэгтэй. Сургалт нь цогц өөрийн гэсэн curriculum, төлөвлөгөөс хөтөлбөртэй авах хэрэгтэй. Тэр хөтөлбөрийн дагуу суралцаад бие дааж хөгжих боломжтой мэдээлэл ресурсоор хангах хэрэгтэй. Эннийхээ дагуу өөрийгөө systematically буюу системтэйгээр хөгжүүлээд дээрээс нэг тодорхой хэмжээний 3-6 сарын цагийн хугацааг өөртөө өгөөд цаашлаад бол анхан шат хажуугаар нь ажил хийж байгаа бол 1 жилийн хугацааг өөртөө өгөөд бага дүнгээр арилжаад явах хэрэгтэй гэсэн үг. За хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь бол нэг коучинг, нэг эсрэг нэг коучинг. Тэгэхээр та мэрэгжлийн зах зээл дээр айл хэдийн байр суурь олцсон коучтэй өөрийнхөө одоо арга барилыг хамтдаа олж нээн гэсэн үг. За тэгэхээр сэтгэл зүйн тест өгөөд дээрэс нь одоо арга барил дээрээ одоо богино цаг дээр арилжах хүсэлтэй байгаа юм уу, том цаг дээр арилжах хүсэлтэй байгаа юм уу, тодорхой хэмжээгээр өөрийнхөө арга барил нэг анхны бодож исэн арга барил дээр ажиллаад гарсан үр дүнгээ ярилцаад одоо тэн дээрээс нь зөвлөгөө аваад за нөгөө хүний in depth буюу зах зээлийн гүн гүнзгий мэдлэг дээр нь суурлаад одоо зарим шийдвэрүүдийг бол шууд одоо алгасч чинь гэсэн үг. Зарим шийдвэрүүдийг болоо зүгээр тэр хүн найдаж чинь гэсэн үг. Тэгэхээр яг өөрийнхөө сэтгэл зүйд, өөрийнхөө арга барилд, өөрийнхөө цаг нөөц боломжинд тохирсон одоо арга бариллаар яваад үүнийхээ дараагаар шууд одоо бага дүнтэйгээр арилжаад тэндээсээ ингээ өөрийгөө бага багаар биелд хийнэ. За тэгээ мэдгүй юм гарахад асуух хүнтэй байна. Тэр нь ингээ reliable хүн буюу итгэл даах үз хүн байна л гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол зардал мөнгөний хувьд бол үнэтэй. Гэхдээ бол үр дүнгийн хувьд бол хамаагүй өндөр гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. За
Энэ арга барилуудаас алийг суралцж болно. Энэ дээр дурддаггүй шинэ арга барилууд бол байхыг үүсэхгүй. Тэр эндээс та айл нэгийг нь хослуулах, айл хоёрыг нь хослуулах гэх мэтлэн хослуулад үр дүн үн төлбөр мөнгөө бол менеж хийнэ гэсэн үг. Тэгэхээр цаг хугацаа танд давчуу богино байх юм бол та илүү нэгээс нэг те чадвартай хүн дээр очих нь. Цаг хугацаа гайгүй байх юм бол бийдад сурах гэж үзээд дунд нь ингээд аль алийг ингээд scratch-аас ингээд одоо хусаад ингээд явж үзэх болох нэ гэсэн үг. За үүний дараагаар бид нарт ингээд хэрэгслүүд орж ирнэ гэсэн үг. За арилжаа хийж явхад бид нэр тодорхой хэмжээний хэрэгслүүд хэрэг болдог. Энэ маань ингээд цаашлаа мэргэжлийн болоод ирэх тусам бид нэр тэрийгэ одоо зарим үйл ажиллагаагийн хялбар болгох хэрэгслүүд бол биднэрт хэрэгтэй. Арилжаа нээх, арилжаа хаах, арилжаануудаа хянах, арилжаануудынхаа одоо бүртгэлийг, мэдээллийг хянах гэх мэтлэн олон төрлийн хэрэгслүүд байж болно. Энийг хамтаа авч үзье. Нэгт нь арга барилаа бүрэн тодорхойлсон үргэлж харьцах vision board. Энэ цаас байж болно. Notion дээр та notepad хийгээд явж болно. Evernote дээр бүртгэлээ хийж болно. Компьютерийнхаа background дээр мэдээлэл олгоод харуулж болно. Тусад нь дэвтэр гаргаад тэмдэглэж болно. Урдаа keyboard-н дээр хэвлээ тавьж болно. Энэ бол таны арга барилаа бүрэн тодорхойлсон нөхцөл байдал. Өмнө энэ зах зээл дээр болж исэн зураглууд нь яг ийм үед би арилжаанд орно, ийм үед гарна гэсэн урдаас тооцоолсон vision board байна. Дээрээс нь танд том зургийг харахад танд өхөм. Та яг юуны чиглэлээ ингээ гэр бүлтэйгээ цаг өнгөрөх гээд байгаа юм уу? Эсвэл одоо ингээд өөрийн гэсэн одоо хувийн хөрөнгө оруулалтын сантаа болох гээд байгаа юм уу гэх мэтлэн таны хүсэж байгаа тэр том зургийг ч өгөх одоо зорилтуудыг багтаасан vision board байх тохиромжтой гэсэн үг. Энэ бол жижигхэн одоо би шууд хийж болох ч гэсэн мөнгө зарахгүйгээр хийж болох ч гэсэн маш том хэрэгслүүд чухал хэрэгслээ гэсэн үг. Үүний дараа арилжаагаа гүйцэтгэх хэрэгслүүд. Энд бол трейдинг view-гээс эхлүүлээд одоо автомат бот байж болно. Арилжаа нээж хаадаг түүлүүд байж болно. Эсвэл нэмэлтээр magic keys шиг юм товчлууртай төхөөрөмжч байж болно. Тэгэхээр одоо хамгийн энгийндээ арилжаагаа гүйцэтгэх хэрэгслүүд байх нь. Энэ дээр та бүхэн мэдж байгаа MetaTrader дээр бол маш энгийн арилжаагаа нэг товчоор бүгдөөрөнгийн хаадаг. Хэрвээ та олон арилжаа нээдэг бол бүгдөөрөнгийн хаадаг. Эсвэл магадгүй ашигтай байгаагийн зэрэг хаадаг, алдагдaltaй байгаагийг хаадаг. Тодорхой зэгт одоо TP SL-д автоматар тавьдаг те. Take profit, stop loss-уудыг тань урдаас ингээд таны арилжааны арга барил нийцүүлээд тавьж өгдөг. Эсвэл одоо зах зээл дээр ингээд одоо юу гэдгийг таны өмнөөс индикатораар ингээд одоо юу гэдгийг заадаг. Иймэрхүү хэрэгслүүд бол одоо чухал болно гэсэн үг. Гуравт нь бас бие дааж хийх боломжтой тэмдэглэл хөтлөх хэрэгсэл. Цаасан дээр байх юм уу, дэвтэр дээр байх юм уу, компьютер дээр байх юм уу, утсан дээр байх юм уу, бичлэг болгоод хадгалах юм уу, тэмдэглэлээ хөтөл сурна гэсэн. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл зүйн мүүд биднийг баг багтал биднийг ингээд одоо юу гэдэг хүн ингээд дэвтэртэй байгаад ажлынхаа төлөвлөгөөнүүдээ гаргаад явбал илүү ингээд юм мартаж санах нь зүгээр байдгаа, мартаж санахгүй амар байдгаа гэдэг. Хүний тарих юм санах одоо юмыг одоо мартдаг учраас хүн ингээд ийм одоо сэтгэл хангалуун өмнөх юм хямардггүй. Тэгэхээр одоо би юу гэдэг 10 жилдээ байсан нэг охин одоо гуугаад тэр нь үгүй гэсэн ч гэдэм үү. Эсвэл нэг хүнтэй маргалж ийсэн муухай одоо хэрэлдэж ийсэн тэр үеэ үргэлж бодоод ах юм бол хүн айгүй хэцүү байдаг. Тэгэхээр хүний тарих аажимдаа юмыг мартагдаг. Тэгэхээр та өмнө алдчихсан алдаануудаа дээрэс нь одоо өөрийнхөө одоо олж авсан мэдлэгээ шаардлагатай гэсэн хэсгүүдийг нь тэмдэглэл олгоод тэрнтэйгээ ингээ харьцаж явахгүй бол та нэг үгээр бол одоо сенс тэрнтэйгээ ингээ холбоотой хамааралт нь багасаад идэг гэсэн үг. Энэ дээр бол та одоо бас одоо хамгийн энгийн жишээ бол амжилттай арилжаа хийдэг хүмүүс одоо тодорхой хугацаанд ингээ арилжаа хийхгүй байж байгаа 3 сар 6 сар магадгүй одоо гэмтэлтэй байж байгаа эсвэл одоо сэтгэл зүйн ямартай байж байгаа буцаад арилжаан дээр орж ирэхэд эхнийхээ үе рүү орох гэж хэцүү байдаг. Энэ бол тамирчдээр ч гардаг. Одоо хамгийн мундаг одоо тамирчид бэлтгэлийн дараагаас ирээд бүрийн идэгснийхаа дараагаар бэлтгэлээс орж ирсэн ч гэсэн анхныхаа топ перформинг одоо физиктэй топ перформинг одоо шилдэг юм өөрийнхөө одоо нөх үе дээрээ очихын тулд тодорхой хэдэн сарыг өнгөрөөдөг. Үүнтэй ижилхэн тэмдэглэл хөтлөх хэрэгсэл бол яг таныг богино хугацаанд тэр одоо байдал руу чинь оруулах хэрэгсэл гэсэн үг. Тэгэхээр өдрөө болгоо энтэйгээ харьцаад за окей би ийм нөхцлүүд бүрдэх юм бол арилжаанд ордог гэдэг vision board-оос хараад ийм нөхцлүүд өмнө гарсан байна. Би ч ерөөсө 3 өдөр алдаалтай арилжиж байгаа юм байна. 4-р өдөр болох юм бол би чөлөө аваад 2 хоног салхинд гарна.
дэлгэцэн хагаад гарна. За дээрэс нь би өдөрт 1-2 арилжаа нээсэн чинь ингээд төлөвлөсөн байсан чинь нэг өдөр нь 10 арилжаа нээсэн. Хүш эн чи юу болоод байна? Энэ өдөр би юу яаж явсан юм? Энэ өдөр би ингээд зөндөө алдсан байгаад байсан. Тэгсэн чи юу болсон бэ гэсэн чинь магадгүй тэр өдөр нь одоо би ингээд гэр бүлийнхаа хүнтэй маргалцсан ч гэдэг юм уу. Миний ингээ гэр бүлийн миний эцэг их ингээ биеийн мууцсан ч гэдэг юм ингээд олон юм байгаа учраас тухайн одоо арилжааныхаа хажуу тухайн өдрийнхөө сэтгэл хөдлөлийг бас ингээ оруулаад явах юм бол хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ тэмдэглэл хөтлөх хэрэгслийг аль болох сайн хөгжүүлээд энэ дээр бол шалгарсан гой одоо платформуд байгаа. Notion SO гэх та бүхэн шалгаад үзээрэй. Энийг бол ашиглаад өөрийнхөө маш сайн одоо тэмдэглэлийг хөтлөх боломжтой. Дэвтэр дээр байж болно, Excel sheet байж болно. Excel sheet бол одоо бүр төгс ажилдаг ийм нэг хэрэгсэл байна шүү. За хамгийн сүүлд нь decide on account size гэдэг. Энийг зөвхөн англиар нь хэлэхэд account size-а хэдээр нээх юм бэ гэдэг. За одоо FTMO гэдэг өөр бусад платформуудыг бид нэр ингээд тест хийгээд үзье л та. Тэнгүүд энэ дээр $100,000 данс ингээд нээчмээр байдаг. Тэнгүүд биднэрт яг боддоор одоо нэг $1,000 ч юм $2,000 л байна гэж бодъё. Тэнгүүд дөрвнийхөө нэгийг тэр дээр ингээд тавьчих чинь буруу байхгүй. Тэгэхээр энэ үднээсээ болоод бид нэр өөрийнхөө боломжиндоо тулгуурлан алтхад амьдралтаа хямрахааргүй мөнгөөр л эхлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо хэрвээ эргэлзээ 10,000-аар эхлэх үү, 25,000-аар эхлэх үү, 100,000-аар эхлэх үү, 200,000-аар эхлэх үү. Мэдээж хүн болгоны зорилго яг энэ дээр байгаа дээд лимитийг нь тулгаад нэг хүний арилж болох 400,000, 600,000 энэ хоёроо нийлүүлээ $1 сая ингээд аккаунт менеж хийхийг хүсэж байна. Гэхдээ аялал хаа нэг газараас хаа нэг цэгээс эхлэх ёстой. Тэгэхээр тэр цэг нь таны одоо эхлэх боломжтой цэг байх хэрэгтэй. Тэгэхээр одоо би жишээ нь одоо итгэвчэндээ одоо нэг 10 сая төгрөгтэй 100 сая төгрөгтэй байж иж шууд одоо зах зээл дээр байгаа хамгийн үнэтэй машиныг авах гад эсвэл тэрийг одоо лизингдэж авах гад сарын нөгөө төлбөр миний цалингаас өндөр байгаад ээж болохгүй. Тэгэхээр яг эрүүл ухаанаар ер нь бол хамгийн энгийндээ тэрийг 2 удаа төлөөтэй 2 удаа төлж чадхаар байвал 2 дахин төлж чадхаар байвал одоо тэ $600 $600 та $600-тай бодвол $300-ыг аваа л гэсэн үг. Тэгэхээр одоо өөрийнхөө хэрэгцээнд тулгуурлаад одоо аль боломжтойгоос нь эхлэх хэрэгтэй. Хаа нэг цэгээс эхлэх хэрэгтэй, тэрийг явах хэрэгтэй. За тэгээд түрүүний тэр магадлал дээр хизээд иймэрхүү юм байдаг. Та арилжаа нийлээ бага цаг дээр байна уу, том цаг дээр байна уу хамаагүй. Та ийшээ явна гэж харсан. Би энэ арилжааг төлөвлөөд нээсэн. Гэхдээ харамсалтай нь энэ арилжаа маань яг миний стоп лоссыг мөргчөөд явцсан. Тэгэхээр бол би эндээс хэрвээ яг иймэрхүү стоп лосс олон дахин мөргөдөх юм бол миний энэ стоп лосс тавьж байгаа арга барил буруу байна. Энэ стоп лоссаа хийнэ. Зүгээр нэг удаадаа ингэх юм бол энэ бол магадлал нь байсан юм байна. Яагаад би энэ стратегийг боловсруулснаа урдаас тооцоод гарах хэрэгтэй л гэсэн үг. Тэгэхээр би энэ жишээ олгож энэ дээр оруулсан. Гэтэ энэ бол яг нээх гэжсэн арилжаа, нээсэн байсан арилжаа ингээд цогсон. Та бүхэн харж байгаа яг ингээд цогтол хаагдж байна. Энэ бол магадлалын тоглоом. Зарим тохиол хожин, зарим тохиол хожихгүй. Бидний энийг аль болох илүү болохыг зорж байгаа гэдгийг анхаараарай. Тэгэхээр санхүүжилтийн арилжааны хичээлийг дүгнээд хэлэх юм бол биднэрт олон төрлийн хэрэгслүүд байх нь үндсэн шалгуураа бол сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байх нь тэгээ өөрийнхөө боломжтой газараас эхлэхдээ холыг хар буюу урт хугацаанд энэ зүйлийг хийж чадна гэж зориорой. Тэгээд таны аялалд амжилт хүсье. Аяллаа таны аялал бид үргэлж хамт байх нь болно. Discord public дээр бид нар санхүүжилтийн арилжааны өрөө нээсэн байгаа. Тэн дээр хэдүүлээ энэ аяллыг хамтдаа үйл явцаа хоорондоо мэдээлэл солилцоод хамтдаа хөгжиё. За танд ингээд амжилт хүсье. Баярлалаа.